За сайн байцгаана уу? Маш удаан хугацааны дараа камера асааж байна. Өнөөдөр ямар бичлэг хийх гэж байна гэхээр өглөөний цандаа идэж болох үз эрүүл тэгээд бас амархан болдог гар дорох материалаар болох үз амттангийн санаа болон өөрөө хүмүүстэйгээ хамт өөрөө ч гэсэн гоё амттай мэдмээр байгаа үедээ санаа зовох зүйлгүй идэж болох үз эрүүл амттангийн санааг өгөх зорилготой хоёр төрлийн юм хийнэ өнөөдөр бүгдээрээ та нарт таалагдах байх гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед би яг өөрөө хамгийн ихээр хийж идэж байгаа юмнууд маань байгаа. Тэгээд та нартайгаа бас хуваалцахыг маш их хүссэн. Бичлэг нэлээд харанхуй байж магадгүй би уг нь өдрийн гэрэл хий гэж бодож байсан боловч ингээд ажлууд маань ингэж хойшлсаар хагаад орой бичиж байгаа учраас нэлээд харанхуй ингээ гэрэл муутай байгаад байна. Гэхдээ гол юм маань тийж уух юм харуулж байгаад юм хийх учраас энэ хэсэгтэр битээ ач холбогдол өгөөрэй. Тэгээд та хэдийн харж байгаачлан юм болсон. Хагалгаанд орчоод тэгээ үргэлжлээд химийн тарианыхаа эмчилгээнд ороод явж байгаа учраас одоо өсгөө болохоос өөр аргагүй ингээ бүгдээрээ унтчихсан. Тэгэхээр одоо ямар ч арга байхгүй. Заавалч ингээл хиймэл өссүүгээл малгайн өмсөөл тэгмэргүй санагтаад байгаа. Тэгэхээр та нар маань байгаагаар маань хүлээж аваад гол юм үзээд тэгээд авахыгаа аваад хаяхыгаа хаяад яваарай. Окей. Одоо 3 дахь тарианд ороод явж байгаа. Тэгээд эрүүл мэндийн байдал бол яг хаа бараг тиймэрхүү бичлэг нэг хийхгүй байх. Ямар ч тач би ажиллаа хийгээд тасглаач гэсэн хийгээд эмчилгээндээ бас яваад байж байгаа. Ойр ойрхон үгэнд бичлэг оруулахыг хүсэж байгаа боловч тэгээ янз бүрийн асуудлууд байгаа учраас бас ойр ойрхон бичлэг хийж чадахгүй байгаа. Гэхдээ одооноос эхлээд уг нь гайгүй хийх хүсэл уг нь байна. Зөндөө олон хийх санаануудыг бичээд төлөвлөлөө тавьсан юм байгаа. Тэгээд чадах ятгаараа нэгээр нь чултгоо ингээд баг-багаар оруулаад явахыг хичээнэ. Тэгээд өнөөдөр ямар ч тач та нарт мод бүр хамгийн ихээр хэрэг болох маш амархан эрүүл өглөөний цандаа идэж болох үс гоё идэх юмны нэг санаа. Тэгээд амттанг яаж эрүүлэр хийж идэж болох талаар бас нэг тийм санааг өгөхөөр энэ бичлэгээ хийх гэж байна. Ингээд та нарт таалагдах байх гэж найдаж байна. Таалагдвал лайк дараад, subscribe дараад үзэхээ битгий мартаарай. Тэгээд надтай хамт байгаад баярлалаа. Бид нарт амттангаа хийхэд 2 цаг хөлдөөх цаг гарах учраас төрүүлээд бүгдээрээ хөлдөх бэлтцээ төрүүлээд хийцгээе. Энийг хийхэд бид нарт 240 г нэрс, 170 мг грек йогурт, тэгээд 100 г хар шоколад орхолно. За ингээд бүгдээрээ юмнуудаа хэмжиж эхлэе. Эхлээд зурмагнда тараг нэрс 2-оо хийх учраас эхлээд нэрсийг нэрсээ 240 нэрс маань боллоо. За одоо үн дээр дахиж нойлж жоод тараг 170 мл хийх ёстой. Хэрвээ нэрс нь гисгэлэн байх юм бол 120 мг байхад болно. Хөлдөө байгаа учраас арай жоохон их орох учраас дээрээ 50 г-ыг нэмж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо 50 г арай илүүтэй. Тэгэхээр 120 дээрээ 50-ыг нэмэлтээр хийж байгаа учраас 170 г-ыг хийж байгаа шүү. Дараа нь бүгдээрээ хар шоколадаа халуулж агаад гадуур нь хөлцөн хойно бүрэх ёстой. Энэ нэрс хар шоколад хоёр хоорондоо айгүй гой цогцдог. Бүр яг хар чавга шиг амтагддаг. Хар шоколад нь болохоор какаоны орчин маш өндөр, айлуулах цэвэр хар шоколад байх тусмаа илүү эрүүл сайн. Тэг маш үеиг болно. Энэ тараг болохоор миний нөгөө бүрсэн тараг зүгээр энтхийн ийм яг ийм грек тараг зардаг байхгүй юу? Тэгээ тэрнийхэн зүгээр савны шоколад би хадгалтыг. Грек таргаар энэ амар гоё амттай болд юм лээ. Би бүр нэг хийж идэж үзээ бүр айгуу гоё. 230 болсон. За яг их болох чи. Их байсан ч болно. Юу л надад тараг байгаа юм чи тарагаар задвал. Хий да. За. Одоо ингэ сахах гэж байна. Нэг алт гэж. Нэг сахах гэж. Тарган багтж болоо сонцгоолт юм лээ. Нэгээр ингэ салах гэдэг. Яг хөлдөж байгаа учраас гомдолтой.
йогуртын таран гайгүй байж байл. Тослог багтай, алил тослог багтай. Бүр цэгэр грек йогурт, аргу грек йогурт гэж бүр илүү сайн шингэрх гэсэн хөтөн гоё болдог. Ингээд барцалж байгаа хэвээр бараг ингээд. Тийм үү? Ийм байвал илүү зүгээр. Грек йогурт гэдэг чинь одоо нэг илгэн таргийг дахиад шүүгээд шар сүүг нь гаргаад дахин ингээд шүүгээд тахаар одоо арч шүүдэх шиг гэсэн үг. Тэгэл шүүгээд тахаар ийм хатуу бүр тийм аргу болоод үлддэг. Тэрийг л ерөөсөө грек йогурт гэдэг байгаа шүү дээ. Тэр гэрийн гаргаар хийхэд бол их амархан гэсэн үг. За ингээд энэ маань болчлоо. Бэлтгэсэн маань болчихоо гэсэн. Ийм болчихоо. За одоо үнийгээ калкан цаасан дээр хөлдөх хэвээр. Надад яг дөрвөлжин калкан цаас байхгүй. Нөгөө air fryer гэдэг юм байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хаачлалцсан юм бэ. Өөр юм хэрэглэхэд хаачлалцсан байсан. Тэгээ энийг ингээд өөртөө чинь ашиглаж. За ингээд нэг хөөрхөн хэлбэртэй болгоод ингээд байна. Нэг хүнд дараад явах нэг хяндлах хэрэг угаасаа ямар царж ахтаа зүгээр. Тэгээд хөлдөө блогер хийж байгаа учраас. За. Би ерөөсөө гоё бэлэн өмсөж жагаад гараарай. Ингээд хамаагүй дээр юм байна. Жон төстэй хэлбэртэй. Гараар өстөгөө ялж. Тэгтээ хайлж. Гараар өстөгөө юм байна. Тэгтээ хамаг ихэнх нь энд алдаад болдог баталтай юм шүү. Таран их болсон чинь ингэж юу яаж. Өмнөхдөр бол зүгээр хэлсэн айгу чингэндүү байсан. Эхнийхэнд нь ингээд болчих. Энийг хөлтөөгөө тавьчих юм. Хоёр таг хөлтөг хэвээр мөн дээр. Дараагийнх нь шууд энэ дээр чи. Хоёр шиг болох юм. За 100 г хар шоколад бэлтцсэн. Одоо энд ус халааж байна. Одоо энэ дээрээ сайхан тавиад ингээд хайлуулнаа. A few moments later. За ингээд сайхан шоколад маань хайлж байна. Сайхан хайлж байна. Сайхан гүйцэд тайлуулах хэрэгтэй. Хайлсан шоколад халуунаас нь аваад жоохон хөргөх ёстой шүү. Хөргөчөж явахгүй бол нөгөө хөлдөөсөн зурмаг маань дотор нь ороод эргээ гисчих магадaltaй учраас жоохон хөргөнө. 5 минут тавцаа байхад болно. Үл ялыг хөргөхөд болоо. За нөгөө хөлтөөсөн бэлтгэц маань ийм болсон байна. Нэг ингээд нэгээр хийх. Хөнгөн хийгээд ав.
гараар бацнууд нь илүү гоё нягт гоё болсон байна. Та нар миний алтааг давтахгүйгээр гараараа бацаарай. Илийг өмсөж байгаа. Юу гоё. Шоколадны температурын яг гой тааруулах байна бэ. Гэсэн төрөгч. Нарийн ширээ мэгээд энэ халбуу юу нэггүй хэрэг болдог. Ер нь айлд байж ах зүгээр шүү савны. Ёроолд байгаа юм уу мэг юу. За ингээд удаан байх юм бол ийм юм болдог байхаа. Тэгэхээр би одоо хэдүүлэн дахиад нэг хоёр үлдсэн байгаа штэ. Тэрийг зүгээр блуберригээр нь байлгаж явал угаасаа хайртай. Шоколад нь хөрөхгүй юм чинь. Чадхаараа дээр нь төрчихье. Үлдсэнийг. Зүгээр түрхэд орчихъя. Ийм гоё болсон байна. Янзтай. Тэр нэгийг нь задлж үзье. Ийм гоё. Энд юу юм бэ? Энд юу юм бэ? За хоёр дахь хийх гэж байгаа юм болохоор өглөөний цанд илүү тохиромжтой, өндөгтэй, самрын тостой кек сэжидний бүгдээрээ. За энд орцсон өндөг самрын тос, 100% самрын тос, тэгээд бейкинг паудер, тэгээд энэ болохоор maple syrup байгаа. Сахарын хэмжээ 1 грамтай ийм maple syrup байгаа. Тэгээд 100 грамм нь 25 калоритой ийм syrup байна. За бүгдээрээ хийж эхэлцгээе. Би хоёрыг хийх гэж байгаа учраас хоёроор бэлдсэн. Нэг өнд нь болохоор 2 өндөг, 2 халбаг самрын тос, 2 халбаг syrup, 1 том чимэх бейкинг паудер ингээл болоо ерөөсөө. За ингээд эхний ээлж нь өндгөө задлана. Тэгэхээр энэ нэг самрын тос чинь нэг арай өтгөн байгаа учраас задрахгүй нэлээд удаад идэх юм лээ. Тэгэхээр бүгднийг баг багаар нь задлаад явчихвал хамаагүй дээрэлээ. Амар гоё уйг бүр янзын гоё тэгээд чиглэг юм кекс болж илээ. Би урд нь болохоор уурагтай, самрын тос хийх үгээр уурагтай хийж байсан. Тэр нь болохоор нэлээд арга болдгоо. Гэтэ калорийн хувьд мэдээж бага л та. За тань дээр 2 халбаг самрын тос нэмнэ. Энэ шинэ байгаа учраас тосон дээр хөөд нэлээд өргөн зөөлөн байна. Тэгэхээр ашиггүй хурдан задрах гэсэн. Гэхдээ би ихийг хийхгүй. Том 2 талбаг ш жижиг 2 албаг л байна. Гэхдээ ер нь бол 2 албаг гэдэг чинь ер нь ихтэй орно шүү. Тэр хэмжээгээр айгуу сайн уйг болт юм билээ.
Тэр бараг өглөө идчихэд өдрийн хоол хүртэл бол ер нь бол даачна. Чингээ мас авах дээр илүү их анхаарч байгаа хүндэнжинтэй дасгал хийж байгаа хүмүүст бол яг бүр янзын гой тохирох хөлөөний цайвална. За. Өөний сайхан шингэн болохоор айгуу гой хойлогдчихэ. Өмнө миний энэ самрын тас жоохон дуусчихсан хэрэгэлсэн болохоор нэлийн арга болцсон байсан. Тэгээд задлах гэж айгуу жоохон хэцүү байсан. Нэлийн цаг аваадсан. Гэхдээ энэ бол шууд ингэ задарч байгаа учраас бүгдээр нь бол энийг бэлэн болгоход нийтдээ бараг нэг 5-6 минут хангалттай байна. Өөр ахтар ихтнийг задлах шаардлагагүй нэлээ нэг бас. За одоо сиропноос чихэрлэг амт жоохон өхийн тулд хийж байгаа сироп. Нэг жоохон хоёр. Амар их орох гэдэг шүү. Нэг. Хоёр. За. Бэкинг паудер ч гэсэн нэг дор хийчихье. Нэрлэн нэг халбаны талаар иймэрхүү авцаа. Жижиг. Бар нэг иймэрхүү гэлээ. Өндөг орсон байгаа чи ер нь сайн ингээд холлоод юм бол илүү гоё сэвсийгээд гоё юм. Тэгтээ бэкинг паудер хийсэн учраас энэ ч бас нэг хөрхөн хөөгд өгнө. Тэгтээ хамгийн гол нь энэ заав шарах зуух хэрэггүй. Плэжгэн дээр хийх хэрэггүй. Зүгээр богино далгааны зуухан дээр пэйжэнд хийчих учраас илүү амархан хэлбэр байгаа. Ер нь айлд пэйж байж их зүгээр итгэж тийм хүмүүс халаад тэр итгэхэд хүмүүс болохоор богино далгааны зуухыг амар хортой гэж яриад идэг штэ. Тэр чинь тэгээд зүгээр буруу мэдээлэл яваад байдаг. Та нар одоо Google дээрээс ч юм уу тэр пэйж богино далгааны зух хортой юм уу гэд хайгаад үзэх юм бол хортой биш ээ гэдэг тийм судалгаатайгаа гараад ирнэ. Тэгэхээр ер нь айлд байж их зүгээр идэв шүү гар дор. Иймэрхүү юм хийж итгэхэд ер нь ажлыг маш сайн хөнгөвчилж өгдөг. Бэкинг паудер маань жоохон бөөгнөрсөн харагдаж байна. За ингээд бэлтгэх байдал нь ингээ болоо. Ингээд пэйж рүүгээ пэйж нь угаасаа хоёулаа багтах юм чинь хоёулын зэрэг хийчих. Гэт. Тэгээд 2 минут. A few moments later. За нөгөө 2 минут болчлоо. Хараач та нар ийм гоё. За энэ халуун байгаа бүгдээр хөргөх ёстой. Доороосоо юм байна. Хажуунаасаа ийм. Яг капкейк шиг гарч ирнэ гэсэн үг ийм. Тэгвэрхэн байгаа ч тийм. Гэрхэн мэн. Одоо энийг би болохоор энийг дундуур нь хөргөснийхөө араас гэж 2 хуваагаад завсар нь грек йогуртаа түрхэж агаад тэгээд дуртай жимс юмсэрэг чимгэлж бас болно. Гэхдээ ингээд идсэн ч гоё амттай болж илээ. Тэгээд бүгдээрээ хөргөж агаад гоё янзалж үзье. A few moments later.